Мэдмээр юм бэ нэвтрүүлгийн маань шинэ дугаар сонсогч үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Хамтран хөтлөгчөөр мэдээж Улаанбаатар Эрдэмэг сургуулийн багш Алтан гэрэл ах маань хүрэлцэн ирсэн байна. За өнөөдрийн мэдээж энэ өдрийн мэндийг танд хүргэе. Тэгээд таваас үзэгч сонсогч олонтойгоо мэндийн мэдингээ одоо сэдвээ танилцуулаад нэвтрүүлгээ эхэлье. За тэгээ за энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн сонсогчдоо. За өнөөдрийн өдөр би өмчлөгчийн хариуцлага гэдэг юм сэдвийг сонгож авлаа. За. Тий. За тэгэхээр бол энэ бас нэг жаахан тийм үүргийн талдаа бас болгож шүү. Ихэд сонсогдож байгаа бах тийм. Тэгэхээр өмчлөгчийн хариуцлага гэхлээр алтан хүүд юу бодогдож байна? Шууд харин үүргэл бодогдож байна. Хариуцлага гэхээр үүргүүд л бодогдоод байна л да надад. Одоо шууд анхны ойлголтоор шүү дээ. Нэг юм үүрэг хүлээх, хариуцлагатай байх гэдэг зүйл шууд санаанд орж байна л да. Тэгээд дээрэс нь өмчлөгч гэхээр надтай бүр илүү хамаатай үүргүүдийн асуудал яригдах гэдэг шиг санагдаж байна. За бас багцаа байна. За тэгэхээр ийм ойлголтуудыг ер нь манай үзэгчд сонсогчд авах хэрэгтэй. Хүн одоо өмчтэй болохоор тэр өмчлөх эрхтэй байгаа. Бид нар бол дандаа эрх яриад идэг. Өмчлөгчийн эрх яриад идэг. Тэгвэл зарим тохиолдолд та өмчтэй байснараа бусдын өмнө бас үүрэг хүлээдэг ийм тохиолдлууд байдаг байна. Тэгэхээр өнөөдрийн хоёулаа энэ удаагийнх нь нэвтрүүлгээр бол хоёулаа энэ өмчтэй тодорхой нэгэн өмчтэй байснараа шүү. Тэрнээс бол зүгээр бүх өмчүүл энд бас хамаарахгүй. Тодорхой төрлийн өмчтэй байснараа за тэгээд түүнээс чинь болоод бусдад гим хор учирсан нөхцөлд та тэр гим хорыг яаж хариуцах вэ гэдэг энэ асуудлууд яригдах. За энэ дээр хэд хэдэн өмчийн төрөл байна. За эхэн дээрээ бол автомашин тээврийн хэрэгслийн асуудал тийм ээ. За монголчууд бол морьтой монголчууд гэж ярьдаг. Өнөөдөр бол машинтай хүмүүсийн тоо бол маш их нэмэгдсэн, өдрөөс өдөрт нэмэгдэж байна. За тэгэхээр техник гэдэг маань өөрөө ийм хөдөлгүүртэй, ийм одоо хүчтэй, ийм техник учраас бусдад одоо тэр техникийн аюулгүй байдлыг хангахгүй нөхцөлд бол бусдад гим хор учруулах магадлал өндөртэй ийм онцлог, ийм өмч машин бол тийм ээ тээврийн хэрэгсэл бол ганц машин биш ч тээврийн хэрэгслэх төр чинь бол одоо трактор нэг мотоцикл мопед ч гэдэг юм эдгээр чинь бүгдээр орж ш зав хүртэл орж ш. Тэгэхээр яаж хариуцлага үүсэх вэ гэж байгаа. За би чамд машина өгөө явуулсан. Зөвшөөрөөд өөрөө. Чи надад хэлсэн байна шүү дээ. За алтын талхаа миний машин болдгоо та унаагаа өгж байгаа чи би нэг тархан руу нэг гэлс яваад нэг тэндээс нэг хүн аваад ирье. Энэ одоо өдөр болгонд явагдаж байгаа асуудал. За энэ бол нэгэн түгээн байх тийм ээ. Тэгээд ийм учраас зарим манай энэ үзэгчид сонсогчд бол бас энийг бодож явах хэрэгтэй. Эний чи ард заавалч бас эрсдэл явж байгаа юм шүү гэдгийг тийм ээ. За тэгэхээр би одоо алтан хүүдээ яаж өгөө гэх юм тийм ээ. За чи боломжтой яваарай. Тэгээ бензин өөрөө их юм байгаа зөв тэгнэ гэдэг ингээд. Энэ хоёр л одоо харилцаа явж байгаа. Боломжтой яваарай. Тэгээ бензиний хийгэрээ тэгээ өдөө явахад хамгийн сайхан унаа юу гэсэн чи хүний машин гэдэг шиг тийм. Тэгээд бас нэг болгоомжтой гамтайхаа яваарай гэж одоо яаж зүгээр явах нэг иймэрхүү мэдээлэл явуулна шүү дээ. Гэтэл чи тэнд явж байгаад зам тавирын осол гаргалаа. Магадгүй чиний буруу тийм ээ. За ингэнгүүт яах вэ гэхээр замын цагдаа очин нөгөө газар дээр хэмжилт юм хийн. За тэгээд буруутай гэдэг нь чиний буруу гэдгийг тогтоон. За тэгээд эд материалын хохирлын асуудал яригдана. Цаашлах юм бол хүний амь насны асуудал яригдана тийм биз. За одоо тэгэхээр тэнд учирсан хохирлыг хэн төлөх вэ гэдэг асуудал. Цаатлын машин нэлээ эвдэрсэн хүн магадгүй нас орцсон байхыг үгүйсэхгүй тийм биз. За одоо тэгэхээр хэн хариуцах вэ гэж. Миний ойлголтоор бол би л өөрөө хариуцчих гэдэг юм санагдаад байгаа. Нэгдүгээрт чи хариуцах зур орохгүй. Яг тэгэхээр чи өөрөө жолооч. Тийм ээ жолооч учраас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явах үүрэгтэй байсан тэр үүргээ биелүүлэх үс болоод чи ийм осол гаргасан тэрнээс болоод хохирол учирсан байх хүмүүст. Тэгэхээр нэгдүгээр чи өөрөө тэр гин бурууга хүлээн. Хоёрдугаар тэр машины эзэн бас хариуцагчаар татаад ороод ирдэг байхгүй. Тэгэхээр өнөөдөр би машинаа зүгээр бас хинд өгөөд явуулах вэ гэдгийгээ бас бодох нь байна. За манай алтан хүү бол аригтаар суухгүй, дахиад байхгүй, тэгээ сайхан намах явж байгаад ирчнэ. Энэ найдвартай учраас үг явна. Нэг сагсалтсан нөхөр гуйгаад их юм бол би бас бодно шүү дээ. Энэ хуржин гिच юм бол эргээд би хариуцлага хүлээх учраас эсвэл шууд үгүйгээ хэлчин. Чи найдваргүй учраас би өгөхгүй гэдэг. За эсвэл тэгж хэлгэж яхаа эвгүй бол нэг шалтгаан хэлээд үгүй байх нь гэсэн гээд өгөхгүй байх асуудал тийм ээ.
За тэгэхээр нэг номерт барьж явснараа чи хариуцлага хүлээх нь машины өмчлөгч гэдгээрээ би автоматар татагдаад ороод ирэх юм байна. Тий. За энэ бол нөгөө нэг би машины өмчлөгч байгаагийнхаа хувьд бусдын өмнө тэр гим хорийн хохирол төлөх үүрэгтэй болоод ороод ирж байгаа. За гэтэл амьдрал баян бас ийм тохиолдол байж болно. Чи миний машиныг чи өтгөр би нэг танихгүй. Гэтэл чи миний машиныг хулгайлаад аваа явуулсан. Би чамд зөвшөөрлөг өгөөч тэрээс огт. За тэгээ яг ялч хулгайлаад явсан нь одоо цагдаагаар шалгагдаад тогтоогдох юм бол одоо харин би хариуцлагаас мултарна. Яг гэдэг би чамд эрхээ шилжүүлээгүй мэдээгүй багт наваа явсан. гэдэг чинь би чамд ямар зөвшөөрлөг өгөөсөн. Дээр нь энэ хорвоо ертөнцийн дээр ийм алтан хүү гэдэг ийм сахал төстэй нөхөр байдаг гэдэг би мэдчихгүй явж исэн үе байхгүй. Гэтэл чи хулгайч тий. Чи хулгайлж явж байгаа тэнд машин мөргөөд ингээд гимтээдсэн бол одоо тэр хохирлоо чи төлнө. Харин би эсэргээрээ чамаас би хохирлоо хэмжлээ. Яг тэр чи миний машиныг хулгайлж явж байгаад гимтээдсэн учраас би чамаас яриа хохирлоо. Энэ дээр ийм зааг ялгаа байна шүү дээ. За гэтэл бас ийм тохиолдол байдаг. Зүгээр халаа гатах гэдээ гаргачих болно өвлийн улиралт тийм ээ. Ааха. Тэ анхны 30 минутаараа гарнаа чи төрүүлж гараад эсвэл өөрөө унтчихдаг ч юм уу тий. Найдаад. Тэгсэн чинь чи халаах гэж сууж яснаа гинтхэн гинх ойрхонд ахыг гараад ирэх хооронд дийшээ нэг галс нэг юм явчаад иргээд ухсыг явчих болно. За энийг юундаа оруулах тооцох гэхээр энэ бол хулгайндаа орохгүй. Тэгэхээр би бол юу гэж дараа нь мэдүүлэх вэ гэхээр үгүй би нөхрийн чинь тэр замын хөдөлгөөнд оролцоох гэж хэлээгүй шүү дээ. Би зөвхөн халаа гатах гэсэн. Гэсэн энэ нөхөр чи харин дураараа зөвшөөрлгүй цаашаа яваад ийм асуулт хийгээд ингээд намайг өрөнд оруулчлаа. Тэгэхээр би нөрийг хариуцахгүй гэдэг. Тэгвэл энийг яаж авч үздэг вэ гэхээр бол би эрсдлийг тооцох хэрэгтэй байхгүй. Би чамд хааштай л түлхүүрээ өгч. Тэгвэл энэ хүн халаагаа зогсож ч болно, явж ч болно гэдгийг би бас тооцох хэрэгтэй л байхгүй. Тэгэхээр би чамд өгч халаалах юм уу үгүй гэдгээ би ерөөсөө анханасаа шийдэх хэрэгтэй л байсан байж таарч шít. Энэ утгаараа бол би чамд жишээлбэл маа гээд түлхүүрээ өгчихснийхээ хувьд бол би тэр гим хороос би хуваалцахаас өөр арга байхгүй. А нөгөө нөхцөлд би зүгээр ширээн дээр түлхүүрээ ил тавьдсан байжсэн байж болно. Гэтэл чи тэрийг бариад гарсан байж болно те. Чи миний дүү. Гэхдээ яг дараагаар нь хэлчин ч гэдэг юм ингээд аваа. Тэгээ энийг бол би бас хариуцах хэмжээнд очиж байгаа. Яагаад гэж юм гэхээр бол тэр машины түлхүүр ямиг би бас нэг яхан хямгадаагүй гэдэг тал руугаа орж ирж штэ. Гэхдээ тэрийг би далд яагаад хийгээгүй те. Ингээд ил тавиад тэр бусдад ашиглах боломжийг өргөсөн. Нөгөө хариуцлага яваад тий. Манай гэрт байсан чи миний дүү орж гарч ирсэн. Тэгээд чи аваа гарцсан гэхлээр би энийг шууд хулгайлцсан гэж хэлэхэд бас хэцүү болчихж штэ. Аха. Хулгайлаагүй шүү дээ чи. Нэг гяс явчаал авчраал сэмхэн түлхүүрийн тавьчихил гэж чи бодсон болохоос тэр чигээр нь аваад алга болчих гэж бодоогүй л байхгүй тийм. Энэ утгаараа би нөгөө тэр болгоомжгүй байж ирснийхаа хувьд бол би бас өсөөгүй энийг хариуцахаас өөр аргагүй болчихж байгаа. За энэ бол ингээд энэ машин техник тээврийн хэрэгсэлтэй холбоотой. Энэ бас нэг ийм асуудал байдаг шүү дээ. Орон сууцнуудад доод дулаан гараж тавиулахад голдон тавьчихаар өглөө эрт машин гарнаа түлхүүрээ үлдээдэг асуудлууд байдаг те жижүүрт гэсэн үг. А дараагийнх нь машин угаалгын газар эсвэл гараашууд түлхүүрээ үлдээгээ засварууд те за 3-4 өдөр болно түлхүүрээ үлдээгээ явчихдаг. Энэ дээр яадаг? Одоо наадах чинь бол би түлхүүрээ үлдээж байгаагаа хувьд би бодох хэрэгтэй шүү дээ. Тэгээ унаа явуул яах юм гэдгийг би тооцож л явах хэрэгтэй байхгүй юу? Бүх хүн тэгэж боддог те унаа явуул тэгсэн мөртлөө үлдээж тэгсээр нь үлдээдэг тийм. Тэгээ унж явсан үг нь мэдэхгүй. Тэгэхээр л үлдээж байгаа үлдэл чинь л өөрийн чинь тэр гим хороос хуваалцах, хохирлоос хуваалцах нөхцөлийг чинь бүрдүүлчих чинь. Тэгэхээр одоо би өөрөө сонголт хийх хэрэгтэй л болчиход байна шүү дээ тийм. Би тэнд тэр угаалган дээр түлхүүрээ үлдээж явах юм уу эсвэл яг хажууд нь зогсож байгаад өөрөө хөдлөх юм уу? Эн чинь өөрөө миний л асуудал. За тэгээд чи тэр хүнд майгл түлхүүрээ өөрөө сайн дураараа өгсөн гэж үзэн шүү дээ энэ чинь бол. Тэгнэ л дээ. Тэгэх юм бол тэгээд тэндээс учирсан хохирлоос би хуваалцахаас аргагүй гэж. Одоо би бол өглөөрт босч чадахгүй юм аа. Чи өглөөрт босоод гаражнаасаа миний машиныг гаргачих гээд одоо сайн дураараа л үлдээж байгаа юм да. За наадах ч бол бүр шууд утгаараа орно тийм үстэй тий. Тийм хэрэгүүд зөндөө гардаг тий. Нөгөө нойроо харамлж байгаа л асуудал болсон. Нөгөө шүн нөгөө унтж яхад машиныг аваад баахан жижигүүд тавьчихдаг тий. Тэгээд одоо нэг залуу хүүхдүүд ч юм уу. Тийм асуудал. Энэ саяных бол хоёулаа энэ тээврийн хэрэгсэлтэй холбоотой өмчлөгч байсныхаа хувьд бусдын өмнө ямар хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал ярьдаг. За гэтэл дараагаар нь бол үл хөдлөхөрөнгийн асуудал ярьдаг. Байшин барилгын асуудал. Ааха. За манай барилгыг одоо жоохон муу хийцэн ч юм уу нөгөө нэг фасадны шавар
нураа доор нь тавьсан байсан машины дээр унцдаг ч байдаг юм уу те. Эсвэл нэг жаахан салхи гарсан чинь дээвэр хуулраад бас нэг ажуу айлд ороод тэр эдүрнгийн гэмтээчдэг ч байдаг юм уу. За иймэрхүү тохиолдол төр бол одоо хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал. Тэгвэл тэр фасад хаанаас унсан бэ гэхээр миний байшингаас унсан. Миний байшингаас унсан учраас би хариуцлага хүлээх зүйл аргагүй болчихж байгаа. Яг тэгэхээр энэ байшингийн үйл хөдлөхөрөнгийн эзэн гэрчлэгээ миний нэр дээр байдаг. Энэ үйл хөдлөхөрөнгийн өмчлийн эзэн би өөрөө байхгүй. Тэгэхээр яалтчгүй миний байшингаас фасад мултарж унаад тэр машины цонх хагалсан үнэн тийм ээ. Одоо харин би зүгээр эргээд энэ фасадыг хэн хийсэн бэ гэдэгтэйгээ яриа үүсгэх асуудал гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл би энэ байшинг хэн нэгнээр бариулсан. Тэгвэл тэр хүмүүс тэр хохорч унахааргүй юм хийх ёстой байтал унтсан тийм ээ. Одоо тэр нөгөө байшингийн нөгөө барилга ашиглалтанд орсноос хойш чинь 3 жилийн баталгаа засварын хугацаа гэж тооцогдож байгаа шүү дээ. Энэ 3 жил дотроо явж байгаа нөхцөлд бол би тэр нөгөө гүйцэтгэгч компаниасаа хохирлоо хэмжлэх хэрэгтэй болчихж байгаа. Би өмнөөс нь тэр машины цонх нь хагардсан хүнийхээ хохирлыг би эхлээд өөрөө барагдуулчихад дараагаар нь тэр гүйцэтгэгч компаниасаа авна. За гэтэл тэр нөгөө баталгаа засварын хугацаа өнгөрцөн байж болно шүү дээ. 10 жилийн дараа унж болно шүү дээ. За энэ нөхцөлд бол би хүссэн үсээгүй би өөрөө хариуцсаасаар орохгүй болчихж байгаа. Орон сууцсан дээр яриад байна уу та? Одоо тий байшин барилгын хувьд бол ярьж байна л да. За гэтэл бас нэг юм байгаа. Орон сууц чинь яг миний яг өөрийн 2 давхар хаус бол одоо 100% минийх шүү дээ. За гэтэл нэг 9 давхартай 4 айлттай нэг ийм нэг орцтой 36 айлын байрнаас унчих юм бол яах вэ гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгвэл тэр барилгын компанийн асуудал юм шиг. За одоо тэгэхээр бол эн чинь нөгөө байшин барьж их үйдүү барьснаас хойш 3 жил дотроо эсвэл тэрнээс хойш уу гэдэг ингээд ийм 3 зааг ялгаа гараад ирж байгаа. Яг байшин барьж ихад ашиглалтанд ороогүй байх үед бол тэр чинь бол тэр захиалагч ин одоо өмч гэж явна шүү дээ үндсэндээ бол. За энэ үед хэрв дутуу байшин барилга дээрээс юм унаад хин нэг гэмтээсэн хохироосон бол энэ барилгын захиалагч бол нэг номерт хариуцах хэрэгтэй болж байгаа. Гэхдээ нөгөөх чинь бол захиалагчийн хувьд бол очиж тэнд тоосго шохоотой зууралдахгүй тэнд гүйцэтгэгч компани байгаа шүү дээ. Тэгтэл ямар ч байсан би захиалагч буюу өмчлөгчийн хувьд нэг номерт би хариуцлага хүлээн. Тэгтээ нөгөө төлсөн төлбөрөө тэр гүйцэтгэгч компаниас яана. Яг тэр та нарын хариуцлагагүй ажиллагаанаас болоод би хохирол хүнд төллөө гэдэг утгаараа. Туслан гүйцэтгэгчээс нэг. Одоо гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчээс. Байшин ашиглалтанд орсон байсан нийтийн орон сууц. За энээс хойш явж байгаа нөхцөлд бол нөгөө 3 жил дотроо яах юм бол оршин суугчид их л төлөөд дараа нь тэр мөнгөө тэр гүйцэтгэгч компаниасаа нөгөө баталгаа хугацаанд дотроо байгаа учраас хэмжилж авна. За 3 жилээс хойш бол тэр байрны оршин суугчид дундаа төлөхөөсөр байгаа. Яагаад байрны оршин суугчид гэж хэлээд юм гэхээр бол үйл хөдлөхөрөнгийн гэрчилгээн дээр миний нэг одоо 50 юм 60 квадрат талбай л юутай байдаг шүү дээ. Гэрчилгээтэй байдаг шүү дээ. Бусд нь нөгөө нийтийн эзэмшлийн дундын өрөнгө гээд явчихдаг байхгүй. Тэгвэл тэр байшингийн гадна талын фасад чинь танах гэж үзэх юм уу, манах гэж үзэх юм уу? Бид хоёрыг байхгүй, биднийх. Тэр нийтийн. Тэр орцонд 36 айл байсан бол тэр фасад бол 36 айл тамартж байгаа. Тэгэхээр яг зүгээр би ийм юу сонсоогүй кейс. Гэхдээ зүгээр зохицуулт бол ингэж явах хэрэгтэй гэж би харж байна л да. Өөр тэгэхгүй бол яах юм тийм үстэй. Тэр чинь ялчгүй унтсан тэр доор машины цон хагардсан байна мөн үү? Тэгэхээр бол тэр хүн хохирлоо нэхэмжлэх хэрэгтэй. Тэгвэл тэр фасад гадна талд хохорж унахад тэр манайх яг тэр манай харалдаа фасад унсан гэж үзье л да. Гэтэл манайхыг гэдэж болохгүй шүү дээ. Би чинь доторхын эзэмшиж байгаа болохоос биш гадна тал надад хамаагүй шүү дээ. Цонхны доотлонд фасад унсан гэж танах руу дээрээ. Яг тэгэж маргана. Гэтэл би бол юу гэж маргах уу гэхээр бол уучлаарай тийм ээ. Би бол энэ доторхын тэдэн метр квадратын л би өмчлөгч болохоос биш. Энэ гадна талын фасад бол бидний дундын нийтийн юм аа. Төлдөг дээрээ тулвал 36 айл 36-уулаа төлнө л гэж маргана. За тэгээд явхад ер нь 36 айлын дунд л буунда би үл тэгж харж байгаа. Амьдрал дээр бол асуудал ингээд нэг дангаараа энгийнээрээ байдгүй заавалч ингээд бусад зүйлтэй хойлтцсон тийм ээ ийм жахан эдрэттэй төвхтэй байдаг. Асуудал үүсэх юм бол та бүхэн бол мэргэжлийн хуульч өмгөөлөгчд ер нь асуудлаар хандах ёстой шүү гэж би хэлэх гэсэн шүү. За дээр нь ерөнхийдөө бас хаврын улиралд
нөгөө нэг дээврээс нэг мөснүүд унжидсан байдаг тийм биз. За. Энэ өөрөө айгүй осолтой. Энийг ерөн тэр барилгын өмчлөгч нар баг мэддэггүй болоод байгаад идэг байх гэж боддог. Энд чинь өөр айгүй осолтой байхгүй юу? Тэгж тэр чинь нэг хадаас шиг юм. Хадаас шиг юм байна. Тэгээ гэдлээд үзэх юм бол тэр 10 20 кг байгаад л авч юм биз. За тэгээд тэр 3 4 давхрын дээрээс унахад бол тэр бол баг хүн зөхөж ална шүү дээ. Тэгэхээр одоо яг манай нэвтрүүлгийг үзэж суугаа үзэгчд сонсогчд бол ёстой л нөгөө мэдмээр юм байна гэдэг чинь. Наад чи ёстой нэрээ анзаардгүй мэддэггүй юм байна. За тэгэл хэрэг үнэхээр яг тэр байрны доогуур явж исэн тэгээд тэр байрны дээврээс мөс унаад энэ хүнийг ингээд цохоод гимтээцэн л гэж тогтоогдох юм бол тэр байрны өмчлөгч хариуцахаас өөр арга. Өмчлөгч битгий хэл иргэд хүртэл доогуур нь явахдаа тэрийг анзаардаг юм байна. Нөгөө баригдж байгаа барилгын доогуур явахдаа л нөгөө хид хідэн осол авар бол хүн амтан нас орсны кейсүүд явсан шүү дээ. Тэрнээс хоошоо л нөгөө хүн хэлгээс нааш гэдэг шиг тэрнээс хоошоо л нөгөө нэг монголчууд ч нэг баригдж байгаа барилгын доогуур явахдаа нэг жоохон болгоомжтой явдаг болохоос биш хавар яг ус тусаад ирэхээр дээврээс тэгж мэс тогтдгийг тэрний доогуур явж иж магадгүй шүү гэдгийг ёстой бодолцдог юм байна. Одоо тэр өвтөний мөвчлийг харж байхад чинь их тийм цас их ордог газруудад бол амар тийм зузаан цаснууд тогтдог юм байл шүү дээ. Тэгээд тэр цас чинь ингээд ямар нэгэн дөргөлт мөргөлтөөр ингээд унаад доор нь явж исэн хүнийг ингээд бүтэн даачиж байгаа шүү дээ. Гэтэл тэр цасанд даруулсан хүн чинь яг цагаадлах юм бол гарч чадахгүй байгаа бүтэж өгч болно шүү дээ. Тэгээ хүүхд мөхт байх юм бол хүүхд мөхт байх юм тийм. Тэгээ эн чинь ингээд өөрөө асуудал واخгүй. Тэгэхээр хэдийгээр би тэр цасыг оруулаагүй би тэр цасанд ямар хамаатай юм бэ гэдэг боловч яг нариндаа тулах юм бол миний өмчлийн барилгын дээрээс мөс унсан миний барилгын дээрээс цас унсан гэдгээрээ би буруутан болоод шүү дээ. Тэгээд тэндээс учирсан хохирлыг би төлөх ёстой болоод тийм ээ. Нөгөө өмчлөгчийн хариуцлага гэдэг бид хоёр нөгөө энэ сэдв маань яг энэ агуулгыг ингэж гарч ирээд байгаа. За дараагийн нэг тохиолдол бол жишээлбэл газар дээр одоо барилга бариагүй зүгээр газар чинь бас өөрөө хөлөх хөрөнгө шүү дээ. Би нэг газар өмчлөөд авцсан ингээд цуслангийн байшин хийгдсэн. Тэгээ ингээд нэг газар доогуур шугам татцсан ингээд байсан. Тэгээ тэрийг аваачиж ингээд нэг цахилгааны лент ментер ороогоогүй ингээд төр орхигдсан байх үед нэг хажуу хашааны хөвгт гүйж яваад тэр сануусгаар тэрийг барьж яваад тохиомцгуулаад асуудал үүсэх юм бол одоо энэ чинь барилга байшин биш зүгээр газар шүү дээ. Тэгтэл энэ миний өмчлийн газар. Тэгвэл тэр миний газар дээр явж байгаа тэр цахилгааны шугамыг аюулгүй байлгах үүрэг нь надад байгаа байхгүй. Тэгэхээр би тэр аюулгүй байдлыг хангаагүй хаан төлөө би хариуцлага хүлээх зөрөөр болчихсон. Энэ квадрат газар дээр минийх гэдгээрээ л тийм ээ. Гэтэл тэр газар тэр утас ингээд дамжаад өөр газар гэтэл тэр хүүхэд манахаас гарсан хажуу айлын тэр утаснаас барьцсан гэвэл одоо миний хажуугийн айл тэр хохирлыг төлөх асуудал. Яг тэр кадастрын зургаараа хараад үзэхдээ нөгөө хүүхэд чинь манай хашаанаас гараа авчиж байгаа шүү дээ. Тэгвэл тэр хүний хариуцлага тийм ээ. Тэр хиний газрын тэр хүний хариуцлага болоод ингээд хувирчдаг. Бас юу юм бэ? Яг нөгөө газар дээр гэхээсээ нөгөө нэг юу элбэг байдаг юм. Цуслангийн газрууд дээр ч юм уу лагерын газрууд дээр хашаалахаас өмнө нойлын нүхчихдэг. Тэгээ нөгөөдхөө тойрол хашаалдаг. Тэгээ тийшээ мал амтан орж үхэх, хүүхд унаад гэмтэх бэртэх асуудал бас зөндөө гардаг шүү дээ. Тэгэхээр тэр ухсан нүхэнд хашаалаагүй болмоос бас нэг өмчлөгч өөрөө хариуцлага хүлээх. За ер нь бас тэгээд маргах юм бол бас тэр тал руугаа явчих магадaltaй. Яг тэгэхээр тэр чинь үнэхээр тэрийг ухсан хүн бол өөрөө бодох ёстой шүү дээ. За энд санамсаргүйгээр ямар нэг юм ороод ирвэл яах вэ гэдэг асуудал. Тэгэхдээ энэ чинь бас маргааны сэдвүүлтэй. Тэгвэл танаа мал ийшээ унаад өгчлээ гэх юм бол танах тэгвэл яагаад малаа хариуцлагагүй явуулсан юм бэ ч гэдэг юм уу тийм ээ. Ингээд бас хин энийг асуудал ярих гэдэг нь шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр яг энэ кейсийн хувьд бол шүүх яа тогтоохыг бол одоо хэлж мэдэхгүй байна. Тийм ээ. Тэгтэл ямар нэгэн байдлаар тэр нүхийг ухчихсан энэ рүү хүн орж болзошгүй шүү гэж үзэх юм бол тэр лөө оруулахгүй байх арга хэмжээ ер нь авах ёстой л гэж ойлгочих ёстой манай үзэгч сонсогчд бол. Таны нөгөө мөсгөө ярьсан чинь нөгөө юу бас их санаанд орлоо. Тэрэн дээр ихтэй монголчууд бас сүүлийн үед бас нэг хамжаарахтай ханддаг болсон юм шиг үл. За нэг байгууллага ч юм уу түрээслээ тийм өсчний газар ч юм уу цайны газар байлаа. За нэг түрээслээ гэхэд яг нөгөөх нь жоох ингээд мод зод тарих гад зүлэгжүүлэх гээд нэг иймэрхүү өндөртэй ч юм уу хайс брэд эхэлдэг. Нөгөө хайсан дээр ингээд нэг хээнүүд нь ийм хадас шиг ийм гадас шиг ийм хэлбэртэй хайс тавьчихдаг. Тэрэн дээр нөгөө хүүхэд багчууд ч юм уу гүүж харяаж явж байгаа гар хөлөө авах. За бүгд магадгүй нэг орой үуч нэг жоохон хүлчөөхөн явж байгаад нэг залуу ч юм уу юу гэдгийг согтуу байж байгаа унахад бүр ингээ яг зоогтоод
хүн алах хэмжээний юм хайсууд байдаг. Тэгээд сүүлд нэг энэ хайсуудыг ахуулжсэн. Тэрэн дээр жишээ нь одоо ингээд тавьчлаа зоочлаа гэхэд одоо тэр бас л өмчлөгчийн асуудал болж байгаа юм. Яг хөө тэгэхээр бол ингэн л дээ тэр нэг байрны эргэн тойрны тэр газар чинь нэг нийтийн эзэмшил газар гэдэг ингээ явчихж байгаа. Тийм биз. Тэгэхээр бол тэр яг тэр тухайн сөөхтөө хамаардаг газрын хашаа бол нэг өөр. Гэтэл зүгээр нийтийн эзэмшил гээд зүгээр одоо Улаанбаатар хотын мэдлийн газар байж болно шүү дээ, тийм ээ. За тэгхийн бол хариуцлага бол Улаанбаатар хот руу шилжих нь. Хинт байна, хин тэрийг өмчилж гинэ, харьяалж гинэ гэдгээрээ хариуцлага хуваарлагдаад нь шүү дээ. Тий. Эзэнгүй юм бол байхгүй тийм биз. Нэг бол тэр сөөхийн газар байгаа, нэг бол нийтийн эзэмшлийн буюу нийслэлийн газар байгаа. Тий. Ингээд хиний газар вэ гэдгээс л асуудал хамаараа явна. За дараагийн нэг төрөл бол нэг мал амьтны асуудал яригддаг тийм ээ. Тижээмэл гэрийн амьтны асуудал. Нохоо гэж. Нохоо, муур одоо тийм ээ ийм асуудал. За энэ дээр яг зүгээр анхаарах ёстой нэг зүйл бол ямар нөхцөлд та хариуцлага хүлээх юм бэ гэдэг. За мэдээж бол нохоог ингээд гадуур авч явахд бол заавал ч нөгөө хошуувчтай байх ёстой. Одоо оосортой явах ёстой ч гэдэг юм уу те. Энэ асуудал бол байх боловч ерөнхийдөө л энэ маань ерөөсө хараатан шүү гэдэг юма тэр нохооны эзэн заавалчгүй анзаарчих ёстой л гэж байгаа эрсдлийг заавалчгүй бодчих ёстой. За гэхдээ хэрэв үнэхээр л яг юутай байжгаад хошуувчтай байгаад одоо уяатай байжгаад ийм нөхцөлд нөгөө хохирогч этгээдийн өөрийнх нь буруутай одоо үлдлээс магадгүй нэг жаахан халамцуу нохоог нь анзаана гэж байгаад тэгээ нөгөөх нь ингээд нэг самартцсан байж болно шүү дээ хазаагүй самартцсан. Тэгвэл нөгөөд чинь нүрээ самардуулчаад ойстой гоо сайханд хохирол учирлаа ярьлаа гэд явах юм бол одоо бас тэр нохооны эзнийг бол харж үзэх талтай. Яг тэр бол ошуучтай байсан ингэсэн өөрөө тэр нөхөр нохоог нь өдсөөр яваад наан цаана гэж жагаад ингээд самардуулаад гимтцэн гэх юм бол нохооны эзэн хариуцлагаас мултарч болно. За бусад нөхцөлд бол хариуцлага хүлэе. За гítэл одоо зүгээр мерсэр байдаг. Ялангуяа одоо нэг тийм яг гэрийн тижээмэл амьтан биш. Өөр төрлийн одоо бүр зэрлэг амьтныг. Одоо би жишээлбэл матар ятсан байсан нэг айлыг бол мэднэ. Бага жижигхэн л матар л да. Гэтэл тэр матар чинь бол зэрлэг амьтан шүү дээ. Гэрийн тижээмэл амьтан биш байхгүй. За энэ нөхцөлд бол угаасаа тэр матар ямар нэгэн байдлаар хүнийг гар азах мадсах одоо янз янзын гэмт учрах юм бол хүссэн үсээгүй тэр матарны эзэн бол шууд хариуцлага хүлээ. Яг тэр энэ бол гэрийн тижээмэл амьтан биш байхгүй. Тэр матар гэдэг чинь бол зэрлэг амьтан шүү дээ тийм ээ. Тэгвэл ийм нөхцөлд бол ерөөсөө ямар ч одоо яриа хөрөө байхгүйгээр шууд тэр гим хорыг бол тэр матарны эзэн хариуцах нэ. За гэтэл Монгол бол нөгөө мал аж ахуйн орн. Тийм ээ. Бас одоо тэгэхээр нөгөө 5 шүү мал байна. Нэг айхтар сэждэг юм өргөдөг үхэр байжээ. Одоо яах вэ гэж штт. За тэгэхээр бол энэ дээр бол бас л айгүй харьцангуй ойлголт орж ирнэ л дээ. Би нөгөө үхрээ юу ядгийг мэднэ. Одоо ингээд сэждэг ер нь л жаахан хааш муутай ингээд мөрөх гээд идэг. За тэгвэл манад нэг бахан хүүхдүүд хотоос ингээд зочин очи ирлээ. За одоо энэ нөхцөлд би яах вэ гэхээр бол манад нэг тийм байлаар сэждэг мөргөдөг юм үхэр байгаа учраас би тэр үхрээ юу яах хэвээр одоо уйх хэвээр ч гэдэг юм уу хашаанд тэр хийх хэвээр ч байдаг юм уу. Нөгөө л бас нөгөө эрсдлийг одоо би тэр эрсдлийг би хамгаалах хэвээр байхгүй яа тэр энэ гадны хүмүүс ирлээ. Тэрнээс зүгээр манайх нэг 3 амбулээрээ ингээ байж идэг бол угаасаа тэр үхрийг мэддэг учраас тэр үхрэн ч бараг ирж сэжээд их юм байхгүй тийм ээ. Гадны үнийг тэгээд идэг. Тэгвэл гаднаас зочин ирлээ гэхлээр бол би тэр урьдчилан сэргийлэх арга хэмжээг би авах хэвээр байхгүй. За энэнийхээ төлөө би магадгүй тэр нэг отоос ирсэн хүүхдийг нөгөөт чинь мөргөөд гимтээчих юм бол одоо энэ малын эзэн би хариуцлага хүлээхээ зураар байхгүй. Манай гадаа байж штэ одоо би бол одоо яг нөгөө малаа хотлолчихсан байж байгаа. Гэтэл үхэр бэлчээрч явж байна зуны улиралд. Одоо ингээд гэрийнхээ өдөр хараад сайхан мал бэлтэж байгаа ингээ хараад байж хахад би яагаад заавалчгүй тэр малын араас явах хэвтэй тийм биз. Тэр нөгөө нэг төмөр замаас хол байна. Насмал замаас хол байна. Тийм ээ яг нэг сайхан хээр ийм газар бол би нэг дагаад байхгүй штэ. Тэгтэл тэнд нэг замын хажуугаар явж исэн машинаас нэг хэдэн хүмүүс буугаад өөртөө гүйж очиад зураг мураг авах гээд ингэж итал нөгөө хүмүүс иждэг үхэрч очиод мөрөг айчлаа. За одоо энэ нөхцөлд бол би бас хариуцахгүй гэж хэлж болно. Яа тэр бол тэр мал
бэлчээрт явчих тий. Надаас хол байсан би хизээ завандаа тийшээ чинь би гүйж очих юм. Учир зүггүй над хүмүүс ч өөрсдөө буугаал зураг мураг авахулж ирсэн нөгөөд нь хэлсэж. За энэ нөхцөлд бол нөгөө хүмүүс бол мал ахуйтай болгоомжгүй харьцсан гэдгээрээ тэдний өөрсдийнх нь асуудал болоод дуусхийг бол бас үгүйсэхгүй. Нөхцөл байдлыг бас харгалзаа. Одоо энэ чинь ингэж үзэхгүй бол бас болохгүй шүү дээ, тийм үү? Тэгэхгүй бол би манай сэждэг хүргээл би мөнгө тэр мөнхрий чинь дагаа явж иж бол бас болохгүй байхгүй юу? Тий. Одоо нөгөө хэдэн жилийн өмнө нэг Баян онгорын наадам дээр үлээ нэг сарлаг нэг тойлоор нэг төвөөсөн шүү дээ, тий. Тэгээд тэрэн дээр зүгээр одоо чухам юу болсон бөө мэд. Зүгээр сарлагны эзэнт хариуцлага тооцно гэсэн юм явж исэн шүү. Тэрнгээр зүгээр хэрэг хүн гэмтсэн бол одоо тэр бол их сонин кейс гарч ирэх хэрэгтэй. Тэр Баяр наадмыг зохион байгуулсан комиссийн хариуцлага хүлээх үү? Яг тэр сарлагны эзэн хариуцлага хүлээх үү? Сарлагуудыг хариуцаад байж исэн одоо хүн хариуцлагагүй л үү гэдэг юм. Яг зүгээр ингээд бодоход бол бүр хөвгөлтэй тийм. Сарлаг өөрөө хариуцлага хүлээх үү? Сарлагын ялгал хариуцлага. Нэг тийм юм явж ирсэн шүү дээ. Тэгэхээр яг зүгээр тэр кейсийг бол би сонсоогүй. Зүгээр хин нэгэн ингээд хариуцлага татагдсан. Яг зүгээр хоёулаа нэгэнд нөгөө хариуцлагын асуудал ярьж байгаа учраас хэрв тэн дээр нэг хүн мөргүүлээд гимтсээ ингээд гомдол гаргасан бол наадмыг зохион байгуулсан хүн сарлагны эзэн хоёулаа би хариуцлагаар татагдах байсан гэж харж байгаа. Яагаад гэхээр бол тэр урлагийн тийм олон хүнийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж байгаа хүмүүс бол тэр оролцогчдын аюулгүй байдлыг ер нь бол хангах үүрэгтэй тийм ээ. Энэ утгаараа бол хариуцлагчаар орж ирэх болов гэж харж байгаа. Нөгөө сарлагны эзэн бол ямар үндслээр хариуцлага хүлээж болох вэ гэхээр бол нэгэнт тэр чинь бас нэг тийм олон хүний дунд ингээ явж байгаа учраас унлага эдлэгэнд сурцсан бас олон хүний дунд өргөж бусгаад байхааргүй нэг тийм номхон ч гэдэг юм уу тийм сарлагаа сонгох хэрэгтэй байхгүй тэр хүний хувьд бол тэрнээс тийм амар догшин юм ингээд сонгож авсныхаа төлөө магадгүй тэр сарлагны эзэн хариуцлага хүлээх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр яг зүгээр тийм кейс бол сонсогдоогүй л дээ. Тэгэхээр хэрэг тэгдэг бол яг тийм нөхцөл үүснэ гэж би хэлэх гээд. За бас нэг бууны асуудал бол яригддаг. За буу бол өөрөө онцгой юм эд зүйл. Энэ чинь хин дуртай навдггүй тийм ээ. Яг тэр цагдаагаар тодорхойлтой байгаад шалгаад тэгээд бүр шалгалт молголт өгжиж би тэр бууны өмчлөгч болдог. За гэтэл түрүүн бол жишээлбэл машиныг хин нэгэн этгээд ингээд зөвшөөрлөгөө авч яваад юм хийчлээ барьлаа гэдэг асуудал төр хоёлоо дөрөв ярьсан. Тэгвэл буу бол өөрөө онцгой эд байхгүй. Тэгэхээр угаасаа би галт зэвсгийн тухай хуулиараа би тэрнийг ерөөсөө өөрөөсөө холдуулахааргүй найдвартай газар би хадгалж хамгаалж явах бүр үүрэгтэй. Тэрийг тэр хулгай айлах байна уу, хин нэгэн санамсаргүй аваа явах маа хөө тэр бол надад ерөөсөө хамаагүй. Хамаагүй гэнэ тэр бусдад хамаагүй. Энэ надад шууд хамааралтай асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл би тэр бууг баталгаатай газар л байлах үүрэгтэй. Тэгээ ингээгүйс болоод тэрийг авч яваад ямар нэгэн асуудал үүссэн бол би шууд тэр хариуцлагыг хүлээх ийм онцлогтой. Тийм ээ. Машин бол бас арай өөр байсан шүү дээ түрүүн бол тий. За ерөнхийдөө бас нэг машиныг манайхан юу яадаг? Нөгөө унж явдаг зээл гэж байдаг. Тий. Юуны одоо банк усын нэр дээр машины гэрчлэгэн дээр эзэмшигч нь банк усын нэр байгаад байдаг. Тэгсэн хэрнээ би унаад яваад идэг. За ингэж яваад одоо ямар нэгэн осол хийх юм бол одоо тэр банк ус хариуцах юм уу? Машины эзэн хариуцах юм уу гэдэг асуудал гарч ирэх гээд шүү дээ. Яг өмчлөгчээр нь ярих юм бол тэр чин гэрчлэгэн дээр тэр банк усын нэр байгаад байгаа шүү дээ. Одоо ийм бас нэг тохиолдлууд бас байдаг. За тэгэхээр энэ дээр бол яаж ерөнхийдөө маргаан шийдэгдэх вэ гэхээр бол тэр банк ус бол тэр зээл өгсөн тэр хэсэг хугацаанд өөрийнхөө мэдлэлд байлгаж байгаа юм тэр чинь зүгээр одоо барьцаа байдалтай байлгаж штэ. Тэрнээс яг тэр хөрөнгийг захиран зарцуулж байгаа эзэмшиж ашиглаж байгаа этгээд чинь тэр машиныг худалдаж авсан юм байхгүй. Хэдийгээр тэр хүний нэр нь гэрчлэгэн дээр байхгүй байгаа ч гэсэн яг амьдрал дээр тэр хүн ашиглаад штэ. Энэ утгаараа хэрвээ яг тэр банк ус дээр байгаа машин ямар нэгэн байдлаар бусдад гим хор учруулсан нөхцөлд яг тэр машины үндсэн эзэмшигч буюу тэр машиныг худалдаж авсан этгээд чинь бусдын өмнө хариуцлага хүлээх гэж. За тэгээд өнөөдрийн тэр өмчлөгчийн хариуцлага гэсэн сэдвийн хүрээнд бол манай үзэгчийн сонсогчд бол эдгээр зүйлийг ер нь мэдчихэхэд бол ер нь бол хангалттай. За мэдээж тэгээд нөгөө өмнөх дугааруудаар ч ярьжсэн амьдрал дээр бол асуудал ингээд нэг дангаараа энгийнээрээ байдгүй заавал ч ингээд бусад зүйлтэй холилдсон
тийм ээ, ийм жахан эдрэтэй төвхтэй байдаг учраас манай энэ мэдмээр юм байна нэвтрүүлэг бол анхан шатны мэдлэг олгож байгаа. Асуудал үүсэх юм бол та бүхэн бол мэрэгжлийн хуульч өмгөөлөгчд ер нь асуудлаа хандах ёстой шүү гэж би хэлхийг хүсэж байна. За тэгэл баярлалаа танд. Тэгэхэд мэдмэр юм бэ нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар одоо энэ хүрээд өндөрлөж байна. Хамтран хөтлөгчөөр голлох одоо мэдээллийн маань ноён нурууг авч явагчаар гэж Улаанбаатар Эрдэмэг сургуулийн багш одоо Алтан гэрэл ах маань баялаа. Тэгээд таны ажил үсэд бас амжилтыг хүсье. Дараагийн одоо нэвтрүүлгийнхаа шинэ дугаараар шинэ сэдвээр эргэн уулзтлаа. Түр баяртай. Түр баяртай үзэгчд.